Цахим гадуурхалд хэн хамгийн их өртдөг вэ? Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70% нь тусламж ирсэн байдаг. Үүний 40%-ийг цахим гадуурхалтай холбоотой дуудлага эзэлдэг байна. Өсвөрүүнийхэн нэгний гадуурхах нь цахим хэлбэрт шилжиж, энэ нь ёс суртахууны хэм хэмжээнээс хэтэрч, далд хэлбэрээр явагддаг нь илүү хор хөнөөлтөй үр дагавруудыг бий болгож байна. Утас компьютерийн цаанаас гадуурхлыг хийж байгаа тул гадуурхагч ёс зүйгүй байдал, дурамжлал, тоглоом шоглоом зэргээр дайрахдаа хохирогчд ямар их сэтгэлийн шарах болон тухайн хүний үнэлэмжинд халдж байгаагаа мэдэхгүй байдгаас болж хизээ өөрийн үйлдэлээ зогсоох, дайжигнал нь ёс зүйн хэм хэмжээнээс хэтэрснийг анзаардаггүй. Үүнээс болж ноцтой эрсдэл үүсэх орчин бүрдэж байдаг. Зарим тохиолдолд хүмүүс цахим ертөнцид өөрийн санаа бодлыг илэрхийлж байна гэж эндүүрэн цахим гадуурхагч болсноо мэдэхгүй байх тохиолдол олон бий. Тиймээс таны цахим орчин дэх үйлдэл дэлгэцийн цаана байгаа янз бүрийн хүмүүст хэрхэн хүрэхийг урьдчилан бодож үйлдэлээ цэгнээрэй. Цахим гадуурхлаас хэрхэн сэргийлэх вэ? Цахим орчинд таагүй зүйлс мэдэрч байгаа эсгээ эргцүүлэх. Найз нөхөд гэр бүлийн гишүүдтэйгээ цахим хүчирхийллийн талаар ярилцаж нэгдмэл ойлголттой болох. Цахим хүчирхийлэлд өртөхгүй байх арга замыг бусдад зөвлөн таниулах нь цахим дарамт гадуурхлаас ангид байх эхний алхам болох юм. Цахим орчныг зөв болгоё. Яаж вэ гэж юу? Зөв их түгээе.